Дэй түүнийг саяхан өөрөөс нь их хэмжээний зээл авсан залуу гэдгийг таниад том биетэйгээр аль хэдийн түүнийг олохоор төлөвлөж байсан энэ хүн өөрийнх нь дүүгийн дээрлэгсэн нөхөр гэдгийг мэдээд улам их уурн хөрж түүнд өрөө төлөхийг нь шаардна. Шаохэн гайхаж ахын сүүчэнийг таньдаг гэтгэж чадахгүй байхад том биетэйгээр энэ нөхөр гэрээ барьцаалж өөрөөс нь хагас сая гаруй мөнгө зээсэн тухай хэлв. Бас маргааш нь зээлээ буцааж өгөх сүүлчийн өдөр байж таарна. Ингээд хоёулаа түүнийг тооцоо хийх хүн гэж үзнэ. Шаан түүнийг дээгээс зээл авсан гэдгийг нь сонсоод жигшиж энэ амьдралдаа өрөө төлж чадахгүй нь ойлгомжтой гэж бодно. Аз болж түүнтэй холбогдоогүйдаа баярлана. Харин шүүжэн чимээ шууган огт санаа зовох зүйлгүй хоолой сайхан идээд дуусчаад амаа арчиж сууна. Тэ бүхийж өрөө төлөх хугацаа ирснийг сануул сүрдүүлнэ. Өөрт нь маш их мөнгө өрөөгөөтэй байж зочид буудлын зугаацсан суух чи ирэхгүй шүү гэж хэлв. Шаою чанга дуугаар тэр хизээж мөнгө төлж чадахгүй тулд одоо байгаа дээр нь дуусгачсан дээр дээ гэж хэлв. Арт байсан дээрэмчин залуусыг нэмсэглэж шүүж хянлуу дайрах гэж байгаа нь илт харагдана. Яг энэ үед дуу чимээг намжаад Лоу орж ирээд байдлыг намжаахыг оролдоно. Дээ зөвхөн шүүжэнийг өвдөг сүгд өөрт нь болон дүүгэнд нь уушлалтгүй бол яг уу чамайг зөөлөн зодож болох юм гэж хэлдэг чи Лоу юу болж байгааг шүүжэнээс асуухад тэр тэний жирийн шавж шиг хүмүүс гэж давхархна. Энэ үг дээд огт таалагдаагүй том мэр ширээн дээр гараа хүчтэй зөхөж өнөөдрийг хүртэл баг зэрэг чамайг би хүндэлж байсан. Одоо би чамайг бүр мөсөн дуусгахнаа гэж хэлнэ. Өнөөдөр ямар ч аргаар түүнийг аврах аргагүйг нь хэлв. Гэвч яг тэр үед шинэ хүмүүс зочид буудлын руу орж ирнэ. Тэдний урд алхаж орж ирсэн нэрийг ширүүн царайтай байлаа. Дээж шүүчэний түүнийг таниа. Энэ хүн бол Гао Чан. Шүүчэний өмнөх амьдрал түүнийг School Crasher хэмээх нэрлэдэг байсан. Тэр Чефтэй хамт Шэдүүгийн сүүрсэн ертөнцийн хамгийн том хүчрхэг бүлэглэл болж байсан бөгөөд цуурхлаар бол сүүрлийн дараа Green City зочид буудалд хүмүүс мутацлчтай өөр evolution-д орж исэн. Тэр нь хамгийн анхны тэгээд Шао Чэний гавал бутлах хүч тэндээс эхэлж тийм хүч чадалтай болсон байж таардаг. Одоохондоо бол Гао Чин Шанду хотын алдартай бизнес эрхлэгч газрын доорх ертөнцид өргөн сүлжээтэй өөрийн хүмүүсийн том бүлэгтэй байлаа. Тэр Шао Чэний харцыг сонирхож харсан жочид буудлын дотор өмнө шүүгэн гаргаагүй болохоор өөрийнхөө ажлыг үргэлжлүүлэхээр явлаа. Гао Чин даанаг зочид буудлын нэг өрөөнд авч орно. Тэд мистер Сан дарс хундаглан хүлээж буй суунаа. Чеф гайхаж яг юу ярих гэж байгааг асуухад мистер Сан түүнтэй уулзахыг удаан хүсснээ хэлж алдартай сайхан бүсгүйг өнөөдөр анх удаа харж байгаадаа баяртай байгаагаа хэлдэг. Тэр Дианаг нэг хундаг дарс санал болгоно. Гэвч Чеф буюу Дана дарсанд ямар нэгэн эмний нунтаг хийснийг олж харчаад гайхаж түндлүү ширтнэ. Энэ үе шүүчэн өөрийнхөө тансаг өрөөний дарс эргүүлэн сууна. Өмнөх амьдралдаа тэр Шао Кэнитэй хамт подволд нуугдаж арайхийн амь зогоож байсан билээ. Шаочин өмнөх амьдралдаа маш халуун болж эхэлсэн сүрлийг даван туулахын тулд Шаочинтай хамт байж түнд тусалж байлаа чадхаараа. Гэтэл тэр үедээ түүнийг орхиж дараа нь Шао Кэн өөрөө дагаж гүйдэг болохыг төсөөлөөгүй ч байсан. Энэ бол хуучин ус хонцонгоо авах сайхан боломж юм. Тэр доороо тоглож буй Шао Ян болон бусдыг ажиглан тэд түүнийг анзаарахгүй зүгээр л гадна талын бассейнд тоглож байлаа. Дэй болон Шао юу усны хувцастайгаа зогсож жогтыг эрхийг хүлээн. Дэй агаарыг улам харж байгаа бүр шүн өдрөөс ч илүү халуун санагдах болсон гэж хэлв. Тиймээс л Шао юу тэдний бассейн руу явъя гэж санал болгосон байв. Огтны усны хувцсыг харах нь зүгээр нэмэлт бэлэг гэж бодсон тулд хоёроор баярлан хамтдаа явж байлаа. Удалгүй хоёр охин бассейнд ирэхэд усны хувцастайгаа байж байдаг. Сар ердийнхөөсөө илүү тод гэрэлтэж байгааг харна. Шао юу Шааны гарыг атгаад чиний төлөөх миний хайр сарнаас тод гэлзэн гэж хэлнэ. Харин Шаанд халуунаас болоод түүний үгийг анхаарсангүй шууд бассейн руу явахыг хүсв. Шүүчэн дээрээс өрөөнөөсөө тэдний хараад инээн улаан сар харагдаж байгаа сүрэл эхлэх гэж байгаа шинж гэдгийг мэдэж байгаа учраас инээд нь хүрж байсан юм. Тэр дарсаа оргиж ертөнцийн төгсгөл гэж өөртөө маш тод хэлнэ. Гэтэл гинэт сар улааран шатаж асар халуун гэрэл цацруулна. Гадна байсан дөрвөн хүн тэр дороо халууныг мэдэж ярьсан түлэгдэж эхлэв. Тэд бүгд зочид буудлын лобби руу гүйж орлоо. Харин дэй арай удаан байсан тулд үлдчихв. Сарны гэрэл нар шиг хурц болж арьс руу шууд нэрт бүлж байгаа юм шиг л халав.
Зочид буудлын дотор байсан хүмүүс гадна талд яг л өдрийн цагаас ялгаагүй хурц болсон байгааг харна. Тэ ирчүүдийн түүнийг хайчсныг гайхаж ярилцаж магадгүй огттой зугаалж байгаа биз гэж бодоод үл тоон. Гэтэл удалгүй Шаокен, Шаою, Лена гурав улаасан арьсан түлэгдсэн байдалтайгаа дотгошоо гүйж орж ирнэ. Тэд газар өнхөрч өөрснийхөө хөргөх ямар нэгэн юм хайж байлаа. Арьсан улааж шархтсан байв. Шаою аквариумыг харж гуруулаа усан чомбож аквариум руу орно. Тэгээ дотроосоо хинж усанд үлдэх вэ, хин гарах вэ гэж маргалтна. Дэй хүмүүсийг тэднийг яагаад ийм гэмтэлтэй орж ирснийг гайхаж харж харин дэй хайчсан юм бэ бол гэж санаа зов. Шаою ойлгоход ахыгаа гадаа орчсон байжээ. Гэвч тэр үед аль хэдийн оройтсан байв. Дэй арьсан бусдаасаа бүр их түлэгчгсэн үхээр шахсан байлаа. Бүгд түүнийг туслахаар яаран очив. Энэ хооронд мистер Санданагаас яагаад дарсаа уухгүй байгааг асууна. Тэр хариу хэлэхдээ өмнө нь Гоучан орж ирээд тань зориулсан найр аль хэдийнэ бэлэн болсон гэж хэлнэ. Гэхдээ мистер Сан хамаагүй түүний санаа зөвхөн Диана дарсаа уугаагүйд нь л байлаа. Мистер Сан Шангүдүү хотын өөрийн асгасан дарсыг хинч уухгүй үлдээдэггүй гэж зандрав. Гоучан энэ бол чиний хэрэг биш хоолбай гэж хэлнэ. Тэр мөчид Диана ойлгоно. Гоучан зориуд өөрийг нь энэ байдалд оруулжээ. Мистер Сан таалагдах гэж ингэж хийсэн бололтой. Мистер Сан өөрийгөө шандууд хинч зогсоож чадахгүй гэж боддог ба олон эмэгтэйчүүдэд муу зүйл хийдэг. Өнөөдөр түүний банд Дана болж таарсан байдаг. Дана дарсанд ямар нэгэн хор байгааг нь илт мэдэж байсан чи яасан ч ууж болохгүй гэж шийднэ. Гэвч энэ байдлаас гарах арга түүнд огт орж ирэхгүй байлаа. Яг энэ үед сар дахин асар тод улаан гэрэл цацруулахад бүхний халуун думбууллаа. Шуудхан Гоучан болон мистер Саны нүд гэлбэж юу ч харахаа болов. Гоучан болон мистер Сан хоёр халуун гэрлээс болж хэсэг зур нүдээ дараад яаран хөшгийг хаав. Тэд аимшигтай зүйл болж байгааг ойлгож доошоо бууж юу болж байгааг мэдхээр шийдэв. Харин Дана дотроо санаа амарч ийм завсарлага гарсанд маш их баяртай байдаг. Юу ч болох байсан юм билээ. Доошоо буухад зочид буудлын бүх хүн лобби дээр цугларсан зүхдах гэж оролдож байв. Менежер лав бүгдийг тайвшруулсан аврах баг удахгүй ирэн тэднийг аюулгүй газар аваачна гэж хэлв. Гэвч хүмүүс итгэхгүй самуун дэгдээж орилж хашгирч байлаа. Яг л амь тэмцэж байгаа хүмүүс шиг. Гоучан нэгнээс нь юу болж байгааг асуухад энд маш агаарын температур халж зургтын мэдээг хэдийнэ олон зуун хүн түлэгдэж гэмтсэн, зарим нь бүр үхчихсэн гэдгийг хэлнэ. Гэдгийг сонсов. Мистер Сан өөрийн найз руугаа залгаж хин нэгнийг ирүүлж буудлаас гаргахыг хүсэв. Гэвч нөгөө талд нь цахилгаан тасрахгүй байлгах ажилд бүгд дайчлагдсан. Одоо хэн ч ирж чадахгүй гэж хэлв. Энэ хооронд Дэй нарны шууд гэрэл түлэгдэж буланд орилж байлаа. Түүний хүмүүс эмнэлэгт хүргэе гэхэд халуунд гарах ямар ч боломжгүй байв. Тэгээд тэд хяалуу залгаж машинтай ирж аваач гэж хэлв. Хяадан доорх зогсоол дээр байсан тул халууныг анзаарахгүй машинаа асааж буудлал руу хөдөлжээ. Гэвч годомжинд гармагц өдөр шиг хурц гэрэл ялзан дугуунд дэсэрч машин зам дээр зогсов. Тэр машинаасаа бууж буцаагаад гүйхээс өөр аргагүй болов. Гэтэл алхах бүрт нь гутанд хайлж гинэд бүдэрч унаад газарт наалтав. Хажууд нь бүрэн хайсан хүний зогцос байгааг хараад аимшигтай хашгирлаа. Босох гэж оролдоход арьсан газартаа наалтчихсан нүүр нь хүртэл хайлж эхэлжээ. Зочид буудалд үлдсэн Дэй болон түүний хүмүүс утсаар зөвхөн аимшигтай орилон сонсов. Шаатай халуунд газар дээрээ хайлж үхлээ. Энэ бүх үеийн дунд Шүүчэн өөрийнхөө өрөөнд тайван агааржуулагчтай нөхцөл тухтай унтаж байв. Телевизээр энэ халуун үзэгдлээс болж хэдийнэ бараг 100 хүн амиа алдсан тул гадагш гарахгүй байхыг анхааруулж байлаа гэсэн мэдээ засаж байв. Удалгүй халуунд хотын цахилгааны сүлжээ шатаж бүх газар тог тасрав. Дэй жолооч руугаа дахин холбогдох гэж оролцсон ч холбогдсонгүй. Ингэснээр хяад үгүй болж тэгээд зочид буудлын бусад өрөөнүүд бүгд дүүрсэн тул Дэй болон түүний бүлэгт сүүлд үлдсэн ганц өрөөг Шаовон болон Ленатай хамт ашиглах ёстой болов. Охид үүнд уурлаж өөртөнд нь тустай өрөө хэрэгтэй гэж гомдлоо. Гэвч яг тэд маргалдаж байтал тог тасарч агааржуулалт нь ажиллахаа болов. Энэ нь буудлын дотор халууныг маш хурдан нэмэгдүүлж өрөөнөөсөө гарахгүй бол бүгд халуунд дисэхгүй боллоо. Ирчүүд хувцас тайлж өөрийгөө хөргөх арга хайж байхад Шаогийн гинт Шүүчэн илүү сайхан өрөө захиалсан гэдгийг гинт санана. Шаогийн гинт Шүүчэний ерөнхийлөгчийн Люкс өрөө захиалсан. Тэр өрөөнд бүр
бассейн байгаа гэдгийг санав. Хэрвээ түүнийг хөөж гаргавал тэд өөрсдөө тухтай амьдрах боломжтой гэж бодлоо. Харин шүүжин өөрийн өрөөндөө усанд бассейндээс илж тухтай байлаа. Өмнө нь амьдралдаа тэр хотын захиргааны систем маш аюултай завсар муу хийснээс болж кичнээн хүн хүч гаргасан ч эцэст нь дэлбэрч бүх хэрэглэгч хамарч байсан гэдгийг мэддэг байв. Тиймээс энэ удаа тэр зориуд бассейнтэй өрөө сонгож олон босоо агааржуулагч болон нөөц зай хураагуур бэлтгэжээ. Ингэснээр өрөөнийх нь температур доктортой байх байлаа. Мөн өөрийн чадвараараа мөс болон элдв хоол ширээг гаргаж тавьж духлан сув. Сүүрлийн эхний өдөр энгийн өглөөний цайнаас эхлүүлнэ гэж бодож байв. Тэгтэл хаалга хүчтэй догшиж тэр онгойлгоход Шаулен, Лена, Дэ болон бусад хүмүүс гаднаас орж ирэв. Өрөөнийх нь температур сэрүүн уур амьсгалыг мэдээд бүгд алмарлаа. Дотор нь олон агааржуулагч мөсний томоохон том блокууд өрөө сэрүүцүүлж байгааг харна. Охид түүнийг бусдад санаа тавихыг ганцаараа тансаглаж байна гэж зэмлэн хашгирав. Өрөөг хүчээр булааж авахаар дайрлаа. Дээж бас чи надад маш их өртөө хэдхэн өдрийг хүүгээ төлөхөд энэ өрөөг надад өгчөхөд хангалттай. Өрөөг надаа өг, эс тэгвэл өөрөө чамайг би хөөж гаргана гэж сүрдүүлв. Гэв шүүжин тэднийг тоосон. Тэр бууга гаргаж ирээд өөрийгөө хамгаал шууд дээн гизэн рүү буудлаа. Над руу дахиад нэг алхам хийвэл дараагийн сумчны тархинд орно шүү гэж хэлв. Буу харсан хүмүүс бүгд хөдөлж чадахгүй хөшиж орхино. Харин тэд хаалганаас олдохгүй байсан шүүжин дахин буудлаа. Энэ удаа дээн хөл рүү. Тэгээд би 3-аас 2-1 гэж тоолж өгнө. Хэрвээ алга болохгүй бол дараагийн бүх сумаа тавина. Тэгээд толгойч нь заад буудна гэж сүрдүүлдэг. Ингэснээр бүгд айж сандран зогтлаа. Доорх лобби дээр Гоучен бөхөмдөн яагаад хоол унд байхгүй байгаа юм бэ гэж асуулаа. Менежер руу тайлбархдаа хэдхэн хоногийн өмнө нэг хүн 1000 ширээний захиалга хийсэн. Тэгээд бараг бүх хүнс дууссан. Өнөөдөр шинэ хүнсний нийлүүлэлт ирэх ёстой байсан ч энэ халуунаас бол зогсчихлоо гэв. Үлдсэн нөөц хоол ундныг сонсоод мистер Сан уурлаж бүх хоол надад ирнэ гэж шаардлаа. Лоббид байсан хүмүүс эсэргүүцэж түүн рүү дарих гэж оролдов. Харин түүнийг дээрэмчид хамгаалагч нар арай гэж хамгаалж амжлаа. Мистер Сан олон хүн өөрийг нь уурлаж довтолж байхад тайван сандал дээрээ сууж байв. Гэтэл гинэд нэгэн бүлэг хүмүүс лобби руу орж ирээд шүүчийн хүн алчглаа гэж чарлаж орилноо. Гаукэндэн бууны сумыг шарах байгааг харсан бөгөөд буутай хүн энэ хотод маш ховор гэдгийг мэдэж байлаа. Тэгэхээр дээд давхарт амьдарч би тэр хүн бол хүчтэй нэгэн тодорхой байдаг. Тэгэхэд Шао бүгдэд зарлав. Шүүчинийг өрөө захилгааныг агааржуулалтыг бүр усан бассейнтэй би өөрийн нүдээр харсан. Дотор нь хоол мөс хүртэл байсан. Энэ лоббины халуунтай харьцуулахад тэнд бол жинхэнэ диважин. Энэ үгийг сонссон хүмүүс бүгд сонирхолтой хөтлөгдөж бүгд шүүчиний өрөө рүү дайрав. Дээж өөрийн хүмүүсийг дагуулan ямар ч байсан өрөөг нь булааж авна гэж тушаалаа. Хүмүүс өрөөний хаалган дээр ирэхэд шүүчийн хаалганы сэрүүн салхи сөргөн орж ирэв. Бүгд түнд гуйж өрөөндөө оруулаач гэж хөл дээр нь сөхрөв. Тэгтэл нэгэн жаал хүүхэд толгоогоо цохолоход фреш чикен байна гэж ориллоо. Өрөөнд байгаа хоолыг хармагсаа тэд шууд дотгош гүйж орохыг оролдоно. Гэв шүүчийн хүүхдийн гидс рүү хүчтэй өшөглөн жаал цааш нисэв. Араас нь ирсэн олонний дунд унав. Үүнийг харсан хүмүүс уурлаж хүүхэд өшгсөн ийм тансаг өрөөнд байх эрхгүй гэж орилноо. Бүгдээрээ дайрахад бэлдэв. Гэхдээ шүүчийн бууга гаргаж шууд олонний зүг рүү сохроор буудснаар арын игнэний нэг хүн газар унаж ам тавьж үхнэ. Ер нь бол хүн алчтай. Тэр бүгдэд сануулж хэллээ. Би ганцаараа байж болно. Гэхдээ та нарыг ам ганцхан шүү. Доор лобби Шаул хашгирлаа. Түүний ах хит халуун наранд гадуур хөвтөж байгааг олж харжээ. За ингээд парт 4 энэ хүрээ дуусч байна. Улам цаашаа анга маань чангарна. Гоё болно. Тэгээ та нар subscribe хийгээ лайкаа дараад явчаарай. Энэ бол илүү хурдан орно шүү. Тэгээд таалагдж байгаа бол таалагдж байна гэж бичээ залуунууд нь тэ үсэг бичээрэй.